За тэгэхээр сүүлийн үед юу болсон талаараа бичлэгээ базаж оруулъя гэж бодлоо. Би санаандгүй байдлаар Парисын цэргийн музей орох төвшин төхөөсөн 14 зууны Франц цэргүүдийн жишээ үзүүлэн харагдаж байна. За тухайн Франц цэргүүд нэг иймэрхүү харагддаг байсан бололтой. Харин одоо тэдний эдэлж хэрэгэлдэг байсан цэргийн бүс харагдаж байна. Нилээн жижигхэн харагдаж байгааз. За үүний хажууд гутал нь харагдаж байна. Бас жижигхэн арцмартай нилээн том өвдөвчтэй байгааз. Ус шавар туулах зорилттой байх л гэж би тааж байгаа. За харин одоо харагдаж байгаа зүйл бол маш сонирхолтой. 3 метрийн зайд алдахгүй бууддаг бүү. Өөрөө 3 метр өрттэй гэж байгаа шүү дээ. Үнэхээр анган чам мэд хэрэгсэл байлээ. За үнийг хараад надад нэг зүйл санаанд орсон. Цэлмэнд хувь хэрэгтэй, сэтгэлд гайр хэрэгтэй, харин би чамд хэрэгтэй гэж. Харин одоо Наполеон хаан ширээн суусныхаа дараа зурвалсан хөрөг зураг нь харагдаж байна. Маш олон гоё хөрөг зураг зурвалсан юм байна лээ. Гэхдээ энэ бол үнэхээр алдартай байдаг. Мөн түүний Аяны зэргийн унтлагын ор. Бас хажуудаа ширээтэй, бичгийн ширээтэй стратеги бичдэг байсан болов. Эсвэл өдрийн нэмдэглэм болов. Унтлагын хувцсан ч байх шиг. Эдгээр зүйлс бүгдээрээ ингээд үзмэр болоод үлдсэн байна. Түүний хэрэглэх гоо цагны хэрэгсэл бас цай савзуулга гэх мэт зүйлс харагдаж байна. Харин одоо харагдаж байгаа зүйл бол Наполеоных биш. Түүний нэгэн цэргийнх хөрх юмдээ тэгээд Японы сум цэжнийх нь баруун хэсгээр нефт гараад зад татсан байгааг харж байна. Уманы байдмынхон. За 20 дугаар зуун 2 дугаар дайны үеийн Франц цэргийн хувцас илүү сайхан загварлаг болжээ. Энэ мэдчлэн сонирхолтой зүйлс энэ газар байдаг. Парис хотын Амбалит гэдэг нэртэй газар байгаа. Цэргийн хүмүүс ирж үзүүлэх сонирхолтой. Дараа тэгж байгаад илүү тухтай бичлэг нэ. 7 хоногийн дараа нь би энд амьдардаг гэрэл дооттой хамт Парисын ойролцоох ойроо дугуй аялал хийсэн. Гэрэл дот битээр ер нь хаяад нэг дугуй аялал хийчихдэг байгаа. Бараг жилдээ нэг удаа ч юм уу. Тэгээд энэ удаагийн дугуй аялал болохоор тийм ч хоол бас олон хоногор яваагүй. Тэр ойролцоох нэгэн гүүрэн дээр гарч үзмж харангаа энэ бичлэгийг хийсэн. За миний хамтрагч гэрэл дот болон бидний унаа харагдаж байна. Баярлалаа энэ аяллыг санал болгодогт гэрэл додоо. Дараа үеэ илүү сонирхолтой газар гоё бичлэг хийж явна гэж найдаж байна. Олон сайхан дурсамжийг бүтээцгээе. За байгаль бол тасархай. 100 болохоор бүр сайхан болох байх. За тэгэхээр уламжлалт бичлэгээ хэлээ. Өнгөрсөн удаагийн аялал дээр бас би нэг юм бичлэг хийжсэн. Тэрнийхээ парт 2 болгоод энэ бичлэгийг авсан байна. Дараагийн аялал хүртэл Турбака гэрэл доо. За үүнээс 7 хоногийн дараа Парисын ойролцоо амьдардаг миний гэр бүлийн найзууд байна. Тэгэхээр харж байгаачлан баг хүүгийнхэн нэг насны ойн баяр болсон. Үүнийг өөрийнхөө бичлэгэнд бас дурсамжуулгаад үлдээе гэж бодсон. Найзууд дайртай шүү. Үнэхээр мундаг залуучууд тад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За одоо миний дуртай хэсэг эхэлж байна. Тэгэхээр энэ бол ямар ч амралтын өдөр биш. Ажлын өдрийн дараа болдог үйл явдал. Папынхаа хаалгыг нэгээд орлоо. Бэнийг давхарлууга буулаа. Одоо энд юу байгаа гэж бодож байна? Тийм ээ. Энэ бол манай гүлтийн клубийнхан. За тэгэхээр ажлаа тараад бөөндөө энэ папынхаа доор цуглаад хувцсанраа үлдээгээд хамтдаа гүцгэдэг байгаа. Нэг ойролцоогоор 100 гаруй хүн ерөөхдөө цугладаг. За би бол 7 хоногт 2 удаа эдгээр клубийн хүмүүстэй гүрдэг. Өнөөдөр миний гүлтийн хувцс нэг иймэрхүү. За надтай гүүх баг болж гүүх залуучууд харагдаж байна. За бөөндөө пабд хувцас олцоод ойролцоох том талбай дээр очиж зураг авахлахаар явж байна. Ер нь бол байнга зураг авахулдаг дурсамж хэрэгтэй. За талбай харагдаж байна. Нийтдээ хамтгүй хүмүүс маань харагдаж байна. Өнөөдөр Парис хотод хасах хэмээн бүтэндээ байгаа ч гэсэн бүгдээрээ гүүхээр алхаж байна гэж. За одоо манай гүлтийн баг харагдаж байна. Бид дөрөв энэ өдөр хамтдаа гүйсэн. Гүлтийн дараа жижигхэн тэмцээн явуулсан. Асуулт хариултын тэмцээн явуулсан. За бүгдээрээ сайн идэвхтэй оролцож байна. Зарим нь цай амдаа ууж байна. Тэгээд дарцгаалаа. Тийм ээ. Энэ 7 хоногийн амралтын өдөр юу болсон бэ гэхээр 400 метрийн олимпийн мөнгөн медальт тамирчинтай уулзах завшаан гарсан. За тэгээд энэ үедээ хамтдаа нэг өдөр бэлтгэл хийсэн. За манай гүлтийн клубын лого харагдаж байна.
слогон маань харагдаж байна. За өнөөдөр хамтдаа бэлтгэл хийх залуучууд маань цугласан байна. Энэ 7 хоногт би 2 дахь бэлтгэлээ амралтын өдрөөр хийсэн. Бэлтгэлээ одоо эхэлж байгаа. Гадаа бас хасах юм бол байгаагүй. 3 хэмжээний дулаантай байсан уу? За ингээд манай багийнхан гүйж харагдаж байна. Тэгээд ойрын зайн хөнгөн гүйлт хийсэн. Тэгээд цаг агаар бол сайхан байсан. Барьцынхаа зарим нэг хэсгээс бас харуулах боломж олдлоо. Тэгэхээр бид хэд нэг баг болж гүйцгээсэн. Гүйлтийн дараа мэдээж сайхан өглөөний цайтай. За үйл ажиллагаа ерөнхийдөө бол нэг иймэрхүү болж өнгөрдөг дөө. Тэгээд анхаарал тавьсан бүгдээрэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.